Сайн байна уу гэж нараа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багшийн мэргэжилтэд дэвшлүүлэх институтээс нийт багш нартай хүргэх арга зүйчийн цагийн ээлжид подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт маань багшийн мэргэжилтэд дэвшлүүлэх институтын химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйчээр 8 жил ажилласан. Одоо л шинэ үе сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаа энэ иш багш маань орж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкастыг сонсож байгаа нийт бүх багш нартай энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд өнөөдөр их сонирхолтой өдөр байна. Одоо ажлаа хүлээцэж өгсөн арга зүйчтэйгаа хуучин арга зүйч нь ингээд подкаст хийж байгаа энэ бол бас их сонирхолтой байна. Тий. Шинэ ажлыг хүлээж авсан шинэ арга зүйч гамбур байна. За ер нь энэ багш маань ерөнхийдөө хичээлийн судалгааг их хийж исэн багш байгаа. Тэгэхээр энэ багш маань одоо өөрийнхөө хийсэн хичээлийн судалгааг туршлагыг бас хуваалцааж анх яаж хичээлийн судалгаанд хөл тавьж орж яваа. За нийслэлийн Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн химийн багш байхдаа хичээлийн судалгааг өөрөг даалгаврыг захирлаасаа авч ирлээ. За тэгээд тухайн үед бол хичээлийн судалгаа гэж юу байдгийг огт мэдэхгүй хичээлийг л судалдаг зүйл гэж ойлгож эхэлсэн. Тэгээ яг энэ онд Азаар боловсрол соёл шилхуун спортын яам Жайка олуулсан хамтын ажиллагааны байгууллагын хамтран хэрэгжүүлсэн багшлан арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх гэдэг төслийн одоо 2 дугаар шатнд хэрэгжиж эхлээд энэ багийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ багийн гишүүнээр ажиллаж байгаа хугацаанд яг хичээлийн судалгааны мөн чанар түүнийг хэрхэн хийх тухай одоо гүнзгий ойлголт авч бол ажил мэргэжилтэд бол тасралтгүй ингээд хэрэгжүүлэх суурь маань бол тавигдсан байгаа. За тэгэхээр нийтдээ одоо эргээд ботход 2009-с 2020 он хүртэл бол тасралтгүй 11 жилийн хугацаанд бол хичээлийн судалгаа хийсэн байна. Тэгээд анх хийхдээ бол ганцхан одоо ээлжид хичээлийн хөтөлбөрийг сайжруулж хийж эхэлсэн байна. Одоо түүнээс хойшоо болвол нэгж хичээлийн арга зүй сайжруулах чиглэлээр химийн урвал гэдэг сэдвийн нэг хичээлийн хөтөлбөрийг сайжруулах гэдэг чиглэлээр шинжлэх дидактик шийдэл боловсруулах зорилгоор 2-3 удаа ингээд нэгжийн түвшин хичээлийн судалгааг хийсэн байна. Тэгээд сүүл рүүгээ бол одоо яг хичээлийн судалгаагаа дамжуулаад хүүхдийн одоо тодорхой бодит чадварыг дэмжиж гэсэн зорилгоор одоо 1-2 хичээлийн судалгаа бол хийгээд байна. Тэгэхээр ингээд эргээд харахад бол хичээлийн судалгааг хийх тусам одоо багш өөрөө тухайн зүйлийнхээ талаар илүү гүн бат ойлголттой болдог нь бол илүү тодорхой харагдчихлаа. Энэ бол тэгж хөтлөгдөж байгаа. Яг тийм ер нь бол тийм. Тэгэхээр багш нар маань бас хичээлийн судалгааг сайн хийх баха тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө багш нартай хичээлийн судалгааны талаар ерөнхий ойлголтыг бас залуу багш нарт бас өгье гэж бодлоо. Тэгэхээр хичээлийн судалгаа гэж багшаа юу вэ? За тэгэхээр хичээлийн судалгааны талаар бол янз янзын тодорхойлолтууд бол байдаг. Янз янзын төвшөнд бид нар бас тодорхойлж болно. За би өөрийнхөө зүгээр хувь хүний бодлын хувьд авч үзэх юм бол хичээлийн судалгааг хийснээр багш өөрөө багшуулж хүмүүждэг юм л гэж байна. Энэ маань юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо анх 2007 онд их сургууль төгсчид химийн багш болж байсан. За тэгээд ингээд баггүй хугацаанд ингээд олимпиадын чамд амжилт гаргаад би өөрийгөө их сайн багш болчлоо гэж би 2009 онд бол бодож байсан. Тэгээд 2009 оноос хичээлийн судалгаа харахад ороод хичээлээ ингээд яг хичээлийн судалгааны нүдээр өөрийнхөө зааж байгаа хичээлээ харахад бол үнэхээр би бол яг хичээл зааж байгаа хүүхдийг мэдрэх мэдрэмж эвдүү тэгээд тухайн хүүхдийн толгойн доторх тэр аливаа зүйлсийн талаарх ойлголтыг мэдрэх мэдрэмж тэр талаар бол надад учир дутагдaltaй байсан юм шиг одоо санагддаг. Тэг яг энэ хичээлийн судалгааг тасралтгүй 10-11 жил хийснээр одоо би юу олж авсан бэ гэхээр үнэхээр сайхан хичээл болоход хүүхдийн нүд гэрэлтдэг. Хичээл авчихсан. Тэгвэл ийм олон сайхан хичээлийг бүтээх арга зам нь хичээлийн судалгаа байдаг. Ийм олон сайхан хичээлийг бүтээхийн тулд ууггүй зүтгээд хичээлийн судалгаа хийж байгаа багш бол өөрөө багшлах эвдүү, ур чадвар, хүүхдийн мэдрэх чадварын хувьд хөгжиж байдаг.
Ийм учраас би бол хичээлийн судалгаагаар багш бол жинхэнэ багш болох юм аа гэж боддог. Хичээлийн судалгаа хийснээр багш бол өөрийгөө маш сайн хөгжүүлдэг. Ур чадрын хувьд, мэдрэмжийн хувьд, багшлах эв дүүний хувьд тэ маш сайн хөгждөг. Гэхдээ бид бол одоо хичээлийн судалгааг зарим хүмүүс бол бид ээлжид хичээлийн түвшинд ярьдаг. Тэгвэл одоо хэрвээ ээлжид хичээлийн түвшинд ярих гэж байгаа бол одоо математикийн хичээл дээр, физикийн хичээл дээр ямар нэг хичээл дээр заахад хүндрэлтэй. Одоо заагаад ч хүүхэд ойлгохгүй хэцүү сэдвүүд байдаг. Тэгвэл энэ сэдвийн одоо шийдлийг заах арга зүйг боловсруулахад бид нэр хичээлийн судалгааг ашиглаж болно. Тэгвэл энэ маань өөрөө ээлжид хичээлийн түвшинд бид нар хичээлийн судалгаа хийж байна гэж ойлгож болох юм. Эсвэл бид нар одоо нэг хичээлийн түвшинд бол хичээлийн судалгаа хийж болно. За нэг хичээлийн түвшинд хичээлийн судалгаа хийж ойлгох юм бол тухайн одоо заахад хүндрэлтэй нэг жиг сонгож зааж болно. За эсэм бол одоо тухайн хүүхдийн хувьд урлагийн тэртэл бичигч гэдэг юм чадварууд нь дутагдaltaа. Эсвэл өөрийгөө илэрхийлэх чадвар дутагдaltaа. Тэ? Эсвэл одоо яг тийм тухайн хүүхэд ажигласан зүйлээ илэрхийлж бичих чадвар дутмаг. Эсвэл ажиглаж чадахгүй ч байх юм уу. Тэ? Ийм чадварууд дутмаг байж болох юм. Тэгвэл туршилтын үр дүнг ажиглаж чадахгүй байгаа хүүхдүүдийн хувьд бол бид нар туршилтын үр дүнг 1000 сайхан хийсэн ч энэ хичээлийн үр дүн гарахгүй. Тийм учраас одоо нэг жиг түвшинд хичээлийн судалгааг өөр нэг байдлаар хийх боломж нь тухайн хүүхдийн ажиглах чадварыг дэмжсэн ажиглалтаа өгүүлбэрээр илэрхийл, зургаар илэрхийл гэсэн байдлаар энэ чадварыг дэмжсэн нэг хичээлийн түвшинд бид нар хичээлийн судалгааг хийж болох юм. Ингэвэл одоо яг нэг хичээлийн одоо 8 цагийн дараа 4-7 хоногийн хугацаанд хүүхдийн зөвхөн ингээд туршилтыг ажиглуулад ажиглалтын өгүүлбэрээр зургаар, графикаар илэрхийлүүлээд яриулаад байхад энэ хүүхдийн ажиглах чадвар дэвшил. Тэгэхээр бид хичээлийн судалгааг багшлах арга зүйгээ хөгжүүлэхэд ашиглаж болно. Эсвэл хүүхдийн тодорхой нэг бодит чадварыг дэвшлүүлэхэд бас яах юм ашиглаж болно. Тэгэхээр их өргөн утгатай. За тэгэхээр хичээлийн судалгаа яагаад судлаад идийн гэдэг талаар ерөнхийдөө бас нэлээд ойлголт гараад ирлээ тийм ээ. Тэгэхээр нэг хичээлийг ер нь хэр хугацаанд судалдаг вэ? Таны хувьд? За миний хувьд бол нэг хичээлийг хамгийн багадаа 4-8 удаа давтан сайжруулж болов одоо судалгаа хийж ирсэн байна. Тэгэхдээ яагаад энийг ингээд олон удаа судалдаг вэ гэхлээр нэг яг ингээд хичээлээ боловсруулаад зааж идэг тий зааж байгаа хэсэгт ингээд ажиглалтаа хийж байгаа хүүхэд алдаж байна. Хүүхэд алдаа гаргаж байна гэж үзье тий. Энэ алдаа болвол суралцахад болж байгаа процессын ясд гарч байгаа алдаа. Тэгэхээр энэ алдааг бид нар заснаар тухайн хүүхдэд шилхооны зөв мэдл өгөх. Тэгэхээр тэр хүүхдийн гаргаж байгаа алдааг ажиглаад тэр алдааны шалтгааныг илрүүлэхээр тэр алдааны шалтгаан маань миний самбар дээр бичсэн үг өгүүлбэр дотор байж болно. Эсвэл бидний ашиглаж байгаа сурвалжиг дотор байж болно. Эсвэл хүүхдийн гаргаж байгаа алдаа нь энэ сэдвээр авсан тий өмнөх одоо энэ сэдвийг үзэхээс өмнө энэ хүүхэд амьдралаасаа ингээ буруу энэ тухай ойлгоцсон байж болно. Тэгвэл үүний шалтгааныг илрүүлээ. Тэгвэл тэрийг илрүүлж шалтгааныг олсныхаа дараа энийг дахиад би арга зүйгээ сайжруулах. Яаж яах юм те? Ашиглах вэ гэсэн байдлаар ингэж олон удаа сайжруулж байна. Ингээд хичээл явах тусмаа хүүхдийн илэрж байгаа алдаанууд нь илүү тодорхой болоод түүнийг энэ хичээлээр засаад те яг энэ шийдлэр л энэ хичээл явах бүх хүүхдүүд нүдэнд нь гэрэл асаад гарч ивэл энэ хичээлийн судалгаа хүүхдүүдтэй боллоо гэж үзсэн. Тэрнээс одоо яг сургууль дээр нэг юм түгээмэл асуудал байдаг л та. Одоо бид нар 3 удаа сайжруулсан. Тэ. За тэгвэл одоо 3 удаа сайжруулсан үндслэл чинь юу юм бэ? Яагаад сайжруулсан юм бэ гэж ингээд асуухлаар эхлээд бол зорилго нь болохгүй байсан юм аа. Тэ. Дараа нь хэрэглэгдэхүүн нь болохгүй байсан юм аа. Тэгвэл хэрэглэгдэхүүнийг яагаад сайжруулж байгаа юм бэ гэдээ асуухлаар хүүхдүүд ажиллахтаа удажсэн ч гэх юм бүх тайлбарууд их гардаг. Тэгэхээр хичээлийн судалгааг олон удаа хийх тусмаа сайн гэж хэлэхээсээ илүү хүүхдийн алдаанд тулгуурлаад тухайн хичээлийн асуу самбар төлөвлөлт тий хэрэглэгдэхүүнээ сайжруулж авах тусмаа энэ хичээлийн судалгаа илүү чанарч идэг. За жишээ нь одоо бодъё. 3 дугаар ингээ үнцэг хичээлээ. За би ширээний булан хөлөөр мөрөгчлөө тий. За хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр хүүхдүүд энэ үнцэг мөрөгчлөө гэж ярьдаг. Гэтэл энэ нь яг үнэндээ үнцэг гэдэг ойлголт талаас харах юм бол ширээний булан биш бид нар үнцгийн оройг мөрөгч. Тэгэхээр үнцэг гэдэг хичээл хүүхэд суучаад
Үнцгийн талаарх зөв ойлгосон бол дараа амьдрал дээр ширээний болон мөрөгчүүд би үнцгийн оройн мөрөгчлөө гэж ярих байна. Тэгэхээр хүүхдүүдийн дийлэнх нь одоо ахуй амьдралаас үнцгийн талаар юу гэж ойлгосон бэ гэхээр ширээний болон үнцгээ ойлгосон гэдэг. Гэх мэтлэн тий. Тэгэхээр ийм асуудлуудыг бид нэлийн одоо тэр хүүхдийн гаргаад байгаа алдаа томны шалтгааныг хайж илрүүлж олоод өмнө дээрээ тулгуурлаад хичээлийн судалгаа хөгжүүлэх нь илүү. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүдийн алдаж байгаа алдаан дээр бид нэр өөрсдөө багш нар маань алдаад байна уу, хүүхд алдаад байна уу гэдгийг ерөнхийдөө илрүүлж иж дахиж сайжруулдаг л. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхдийн алдаа алдж гин гэдэг бол суралцах процесс явж гин гэсэн. Хүүхэд алдангууд багш болоо сандрах хэрэггүй. Алдаа гэдэг бол таны хичээлийг сайжруулах шийдэл гэж хараад тэгвэл тэр алдаа хаанаас болов гэдгийг бид нэр ирж хайх нь хайснаар энэ хичээлийн одоо арга зүй дидактик шийдэл илүү гоё болоод сайжирна. За судлаад сайжраад гараад ирсэн хичээлийг яг яадаг вэ? Хэрхэн түгээн дэлгэрүүлдэг вэ та? Багшийн мэргэжил дэвшүүлэх үндсэн сургалтаар дамжуулж бол түгээн дэлгэрүүлдэг. Бид нар бол хичээлийн судалгаагаар одоо химийн урвал, химийн кинетик гэсэн сэдвүүдийн бол яг дидактик шийдлийг гэж бүрэн боловсруулсан байгаа. Тэгээд 2013 онд анх арга зүйчээр орсон цагаас эхлээд бол хичээлийн судалгааны баг нь урьдчилан мэргэжил дэвшүүлэх сургалт явагдахаас өмнө хичээлийн судалгаагаа хамтраад хийгээд шийдлээ боловсруулаад ажиглаад заагаад сайжруулсан хөтөлбөрөөр бид нэр бэлэн болгодог гэсэн. Ингээд бэлэн болсон сайжруулсан хөтөлбөрөөсөө нэг одоо хичээлийг сонгож аваад мэргэжил дэвшүүлэх үндсэн сургалтанд багш нараараа ажиглуулаад тэгээд одоо үн дээр хэлцүүлгээ хийгээд хэрхэн энэ хөтөлбөрийг яаж боловсруулсан, энэ хөтөлбөр яаж утсан, одоо өшөө цааш нь сайжруулах боломж байгаа вэ гэдгийг хэлэлцэх замаар түгээн дэлгэрүүлж байсан. За мөн багшлах урлаг гэсэн одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгүүл, багшийн хөгжил гэсэн сэтгүүл, багшийн мэргэжил дэвшүүлэх институтын IT-BDC-ийн мэн гэсэн веб сайтуудаар бол тодорхой зарим хичээлийн шийдлүүдийг бичиж бид нэр танилцуулсан байгаа. Тэгээд мөн хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй гэсэн онл практикийн баг хурлаар бас шийдлүүдээ танилцуулсан. Тэгээд ер нь одоо цаашдаа бол бид багаараа хийсэн арга зүйн шийдлүүдээ багшийн мэргэжил дэвшүүлэх институтын сайтыг ашиглан болов бас түгээн дэлгэрүүлэх бодолтой байна. За. Тэгэхээр одоо яг хичээлийн судалгааг хийж суръя гэж бодож байгаа багш нарт яг зөвлөхөд яг хичээлийн судалгааг яг юунаас эхлэх вэ? За тэгэхээр хувь багштай хүн хичээлийн судалгаа хийх замаар өөрийнхөө арга зүй хөгжүүлэх гэх юм бол ээлжид хичээлийн төвшөнд хичээлийн судалгаа хийх нь илүү төвчтэй. Жишээ нь ингэж хийхдээ бол 6 дугаар ангийн хүүхдүүд байна гэж төсөөлье тий. 6 дугаар ангийн хүүхдүүд байна гэж төсөөлчих юм бол одоо энэ сурагчдын хувьд одоо заахад ингээд хүндрэлтэй байдаг сэдвээ сонгож байгаа. Тэгээ тэр сэдв нь яагаад хүндрэлтэй байна вэ гэдгийг багшаараас олох хэрэгтэй. Энд одоо заахад хэцүү, нүдэрээ харж гараараа мэдрэх боломжгүй тий. Хийсвэр ойлголтууд их байгаа учраас хүндрэлтэй байгаа юм уу? Эсвэл хүүхэд одоо энэ сэдвийн агуулгыг энэ татарх бичиглэлийг, сургачийн бичиглэлийг ойлгох болоход хүндрэлтэй байгаа юм уу тий? Яг ямар төвшөнд хүндрэл байна? Яагаад энийг ойлгохгүй нэг гээд багш өөрөө ингэж судлана. За ингээд судлаад эхлэхээр одоо сургачийн өмнөх ахуй амьдралаас олсон одоо ойлголт нь алдаатай ч болно. Эсвэл маш хийсвэр түвшний ойлголт учраас хүүхэд бол ингээд гараараа хурч мэдэрчээж альваа зөвлөлөөр төсөөл авдаг тийм. Тэгэхээр тийм боломжгүй хийсвэр түвшний ойлголт байлаас ойлгох хүндрэлтэй гэж байна. Эсвэл энэ сэдв нь өөрөө маш олон төрлийн уялдаа холбоо бүхий маш олон ойлголтыг агуулсан хүндрэлтэй гэж болох ингээд зөндөө олон бэрхшээл болж байна. Тэгвэл энийг тодорхойлчиход бэрхшээлээ тодорхойлчиход яг энэ сэдвийг яаж зааж болох вэ гэдэг шин санаа бол. Энийг бол хичээлийн судалгаанд болов киосэ гэж нэрлэдэг. Миний олж байгаа шин санаа. Тэгвэл та одоо тэр шин санаагаа
ийм байдлаар заа гэсэн нэг шин санаа олцсныгоо та ээлжид хичээл болгоод агуулгаа судлаад би одоо 6 дугаар ангид энэ санааг яаж болгож болох вэ гэдгийг бодоод хичээлийн арга зам шийдлээ хийгээд хэрэглэгдэхүүнээ боловсруулаад тэгээд заагаад ажиглаад болж ийн үгүй тий. Ингээ заасан чинь санаа нь болоод байгаа мөрчлөө хэрэгжилж байгаа хэрэглэгдэхүүн маань амжилж чадахгүй ч болно шүү. Тэгвэл одоо би хэрэглэгдэхүүнээ дараагийн удаа сайжруулах. Хэрэглэгдэхүүнээ ахиад сайжруулсан чинь хүүхдүүд айгүй олон алдаа гаргаад байна. Тэгвэл тэр алдаа нь юунаас болсон байж болох вэ? Хэрэглэгдэхүүний шийдлээс ээж болох юм. Тий? Гэх мэтчлэн ингээд олсон санаагаа яг ингээд тэр санааг бийжүүлээд ингээд заадаг нэг хичээлийн маш гоё шийдэлтэй дидактик шийдэл бүхий уран одоо ойдлчин хүнээр ярих юм бол одоо уран гоё шийдэл бүхий тий ээлжид хичээлийн хөтөлбөрөөр гаргаад авбал өөртөө их урамтай. Нэг хичээлийн төвшөнд хий гэхээр бол анхлан суралцж байгаа хүний бол нэлээд хүндрэлтэй бас үргэлжлээд ингээд тасралтгүй олон цагийн судалгаа хийхээ хувьд бол жоохон төвөгтэй байдаг. Тийм учраас ээлжид хичээл хэсэх юм билээ. Оновчтой. Тэгэхээр хичээлийн судалгааг шинээр хийж эхэлж байгаа багш нар маань ээлжид хичээл дээрээ судалгаагаа хийгээд тэгээд аргаа болоод хэрэглэгдэхүүнээ сайжруулад ингээд явбал ерөнхийдөө бол яг зохимжтой гэж байгаа юм. Тийм, ер нь бол жишээ заахад хүндрэлтэй сэдв болгонд байдаг. Тэгээ багш болгоны толгойд энэ сэдвийг би яаж зааж болох вэ гэдэг мянган төмөн бодол эргэлзэж байгаа. Яах вэ гэдэг. Тэгээд яг ингээл годомжинд гэр гэдгийг явж идэл яг тэгж болох юм биш тэгэл нэг шин санаа орж ирдэг. Та тэгэл энэ шин санаагаа л та ээлжид хичээл болгож бэлдээл. Энэ маань болж ийн үгүй юу гэдгийг л хичээлийн судалгаагаар яах юм. Илүү сайжруулах юм процесс үйлчлэх гэж байгаа. Тэгэхээр одоо энэ бүр энгийнээр хэлэх юм бол Монгол Улсын их сургуулийн физикийн багш Гамбат багшийн мэргэжил дэвшүүлэх институтын арга зүйч даваагүй. За тэгээд миний би Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн захирал одоо энэ оюун цэцэгч бид нар бол хичээлийн судалгаагаар ихтгэл бичиж байгаа хүмүүстэй болсон зөвлөм бичиж хэлүүлсэн байдаг. За эндээс ишлэх юм бол за одоо бидний хүүхэд байхад бол урилгүй талах гэдэг ойлголт авт байгаагүй. За ингээд зах зээл хөгжөөд одоо урилж хардуулахтай учраас тархлуулдаг тий. Гэт одоо ийм яриа гараад ирэнгүүт бизнесмэнүүд ямар шин санаа олсон бэ гэхээр эрдэнэ шишээр талхаа хийж гэдэг юм. Урилгүй талхаа гэдэг хийж болох юм байна тий. Яаж урилгүй талх хийх вэ гэж бодож байсан гэсэн үг байхгүй. Ингэж жаад одоо энэ хүмүүс луунтай, банантай тий энийг луун бананаар урилаа орлуулад талх хийе гэдэг шин санаа болоод. За тэгээ одоо луун бананаар хийсэн талхыг бүхэр гэртэж хэрэглэж шин. Тэгэхээр энэ үйл ажиллагаа энэ шин санааг дээр олоод тэр шин санаагаа бүтээгдэхүүн болгох хүртэлх тэр тасралтгүй үйл ажиллагаа мөн хичээлийн судалгаа гэж ойлгож байна. За ингээд хичээлийн судалгаа хийж байгаатай холбоотой нэг зарим нэг кейсээр ингээд дунд сургууль дээр очиод ингээд үзэхэд за хагаа нэглийн жилийн ажлын төлөвлөгөөнд 3 сард одоо хэмээн хичээлийн судалгаа хийнэ ч гэдэг юм ингээд төлөвлөсөн байдаг. За манай багш нар бол ажлын байрныхаа тодорхойлтын хүрээнд жилдээ 1-2 удаа хичээлийн судалгаа хийх ёстой. Одоо түүнийг ингэж хийнэ гэж төлөвлөсөн байгаа бол маш сайхан давуу талтай байна. Энэ нь бол хичээлийн судалгаа бол Монгол орон даяар тодорхой хэмжээнд хийгдэж байгаа үр дүнг харуулж байдаг. Гэхдээ эргээд нөгөө багшаас ингээд асуухлаар та яагаад 3 сард хичээлийн судалгааг төлөвлөсөн бэ гэдэг ингээд асуухаар болохоор манай заах арга нэгдлийн сарын ажил 3 сард болж байгаа юм. Тийм учраас би хичээлийн судалгаа 3 сард хийнэ гэдэг ингээд төлөвлөжсөн байдаг. Гэтэл бид нар яг яах гэж хичээлийн судалгаа хийж байгааг дахин ингээд бодох шаардлагатай. Тэгэхээр заахад хүндрэлтэй ч юм уу те нэг ямар нэгэн асуудалтай сэдв сонгоо. Тэгээд хан сэдвийг одоо шинээр заах шинэлэг аргаар заах шин санаа бид нар олоод тий. Түүнийхээ дидактик шийдлийг гаргаж авч хичээлийн судалгаа хийж болно. Эсвэл одоо хүүхдийн тодорхой чадварыг яхах дэмжих зорилгоор өөрчлөлт төлөвлөв хичээлийн судалгаа хийж болно. Тэгэхээр би яах гэж хичээлийн судалгаа хийх вүлээ? Манай хүүхдүүдэд ямар асуудал тулгараад байгаа вэ? Үүний шалтгаан юу билээ гэдгийг өөрчилж судлаа.
Тэгээд хичээлийн судалгаа хийх, сэдв агуулгаас сонгоод хийх нь илүү зүйтэй байдаг. За тэгэхээр энэ шгшаа хичээлийн судалгаагаар сурагчдын бодит чадварыг ер нь дэмжих боломжтой юм. Хичээлийн судалгаагаар бол бид хүүхдийн тодорхой бодит чадваруудыг бол дэмжиж болно. За жишээ нь одоо 6 дугаар ангид орж ирж байгаа сурагчдын хувьд бол багагүй бэрхшээл тулгардаг. Энэ нь юу байдгийг гэхээр бага ангитай тасралтгүй одоо нэг багштай голлон харилцаж байснаас үүдэлтэйгээр дунд ангид 6 дугаар ангид ороод тухайн мэргэжил болгоноор орж ирж байгаа багш нартайгаа өөрийгөө илэрхийлж харилцаж чадахгүй юм. Бэрхшээл бол одоо түгээмэл тулгардаг. Тэгвэл одоо бид 6 дугаар ангийн хүүхдүүдийн энэ бэрхшээлийг даван туулах нь өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд бид хичээлийн судалгаа ашиглаж болно. Жишээ нь одоо ангийн ажлын цаг мөн одоо өөр бус хичээлүүдээр одоо математик, физик, хими, биологи, газар зүйч гэдэг. Энэ хичээлүүдээр хүүхдийн илэрхийлэх чадварыг дэмжсэн арга зүй бүхий хичээлүүдийг бид нэр сургуулийн хэмжээнд бодлогоор нэг улирлын түвшин зохион байгуулж байна. Жишээ нь одоо анги удирдсан багшийн ангийн ажлын цаг дээр бид нар юу хийж болох вэ гэхээр тухайн хүүхэд өөрийнхөө одоо энэ 7 хоногийн тайланг ангийнхандаа яг илэрхийлж ярьдаг. Би энэ 7 хоногт шинээр юу сурав? Мөн энэ 7 хоногт би ямар олол амжилттай байна гэдгээ ингээд хоорондоо ярилцдаг, нийлцдэг. Үнэхээр хүүхэд чинь багшаасаа айж имэхгүйгээр өөрийнхөө чадлаар өөрийгөө илэрхийлэх гэж бодлоо. Магадгүй одоо химийн хичээл дээр нэг туршилт ажиглууллаа гэдэг. Туршилтаа тухайн хүүхэд ажиглачаад үр дүнгээ тэмдэглэж заавал яах юм? Өөрийгөө илэрхийлж ярих. Ингээд дараагийн хүүхдийг өөрийнхөө илэрхийлүүлж ярих гэх байдлаар бүх хичээл ийм байдлаар одоо өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжиж эхлэх юм бол энэ бүтэд бол бусад багш нартай харьцахад сэтгэл зүйн хувьд бол бэрхшээл учрахгүй. Мөн одоо орчноос ингээд айж имэх зүйлгүй багштайгаа чөлөөтэй харилцах суурь тавь. Тэгэхээр бид нар одоо нөгөө 6 дугаар ангийн хүүхдүүд ахлах ангид ороод мэргэжил сонгож дугаар анги дөнгөж цэцэрлэгээсээ 1-р ангид орж байгаа хүүхдүүд төр тулгарч байгаа бэрхшээлийг илэрүүлээ. Түүнийг шийдвэрлэхийн тулд сургууль өөрөө бодлогоор хичээлээрээ дамжуулан шийдлийг гаргаж ирж болно. Үүнийг мөн л бид хичээлийн судалгаагаар хийх бүрэн боломжтой. За ингээд хүүхдүүдийн ингээд шалгалтын материалаас харахад зарим хүүхдийн хувьд бол тухайн шалгалтын материалыг үнэхээр хийж чадахгүй болоод одоо тааруу хийсэн байж болно. Эсвэл тухайн сэдвийн талаар хоцрогдолтой байсан бол тааруу хийж байсан болно. Мөн үүнээс гадна тухайн одоо даалгаврын зааврыг уншиж ойлгохгүйгээс болоод чигээр байсан байж болно. Тэгвэл уншиж ойлгоно гэж яг юу хэлэх юм бэ гэдэг бид нар нэлийн одоо тооцох ёстой. Тухайлах юм бол уншин гэдэг бол ном, зохиол ямар нэгэн зүйлийг бид нар текстээр унших тухай асуудал явж байна. Уншаад ойлгоно гэхээр юу гэж бодох вэ гэхлээр би одоо үнэний тухай бичвэр материалыг уншиж байна. Огт өмнө би үнэ хараагүй. Тэгвэл би үнэний тухай бичвэр материал уншиж байгаа. Миний тархин дотор үнэний тухай ямар төсөөлөл зураг үүсэж байна. Тэр маань миний хувьд бол уншиж ойлгосон зүйл. Тэгвэл би одоо үнэ одоо эвэртэй, сүултээ үнээс гарсан сүг бид нэр ийм юмд ашигладаг гэх нэг текст байж гин гэж бодох. Би одоо үнэг гэдэг текстийг уншаад би үнийг нэг эвэртэй ганц шиг сүултээ гэж төсөөлж байна. Тэгэхээр одоо энэ төсөөлөл маань бол яг бодит одоо үнэний талаарх зүйлээс бол шал өөр үе тий. Тэгэхээр таны өгсөн материалыг, бичвэрийг, даалгаврыг зааж байгаа хичээлийн чинь хүүхэд яг юу гэж ойлгосон бэ? Энийн тухайн хүүхдийн уншаад ойлгох чадвараас нэлээдгүй их бол хамаарна. Тэгэхээр бид нар бол одоо бүр бага ангийнхасаа ингээд 1-р анги, 2-р анги, 3-р анги гэж эхлэхэд тухайн одоо даалгавар, хичээл дээр хийж байгаа дасгал ажлын зааврыг хүүхэд уншиж ойлгож байна.
зааврыг уншаад огт ойлгохгүй хүмүүс гардаг шүү дээ. Бодлогын өгүүлбэрийг уншаад би энийг юу гэж хэлээд байгааг огт ойлгохгүй. Тэгвэл энэ хүүхэд уншаад ойлгож чадахгүй байна. Тэгвэл уншаад ойлгож чадахгүй байвал тэр хүүхдэд бид нэр бодлого оруулах юмч боломжгүй. Тэгвэл одоо үнийг ойлгуулахын тулд багш өгүүлбэрээ зургаар илэрхийлж болно. За бодлого бодохоос өмнө нэгдэх албан нь юм байж болох. Жишээ нь одоо 10 ширхэг чихэр дээр 2 ширхэг чихрийг нэмээд хэд гарах вэ гэдэг бодлого байна. Тэгвэл хүүхдэд энийг бодуулахаас өмнө багш ямар алхам хийж болох вэ гэхээр за энийг уншснаа чи зургаар илэрхийлдэг гэд. Тэгэхээр хүүхд чинь 10 ширхэг чихрээ зураад дараа нь яхаа 2-ыг нэмсэн гэж 2 чихрээ зурчаад тэгээд одоо хэд байх вэ гэдэг дараагийн бодох алхам хийчих болно. Тэгэхээр бид нар 1-р ангиас нь бага ангиас нь хүүхдэд уншиж ойлгож гэнэ үү гэдгийг нягтлах юм бол ахлах хандлагаа орох тусам тухайн хүүхдэд бол уншиж ойлгохтой бол бэрхшээлүүд талархаа байв. Тэгэхээр магадгүй сургуулийн хөтөлбөрөөр сургуулийн бодлогын түвшинд бага ангиас нь бид нэр уншаад ойлгох чадварыг хэрхэн дэмжих вэ гэсэн хичээлийн судалгаа хийх бас маш сонирхолтой. Тийм байна тий. Тэгэхээр хичээлийн судалгаагаар бол сурагчдын бодит чадварыг бол ямар аргаар сайжруулах гэдэг нь бол боломжтой. Дэмжиж хөгжүүлэх боломжтой. Тэгэхээр манай хүүхэд уншиж ойлгож байна уу? Тэ? Эсвэл ажиллаж чадж байна уу? Эсвэл одоо асуулт асууж чадж байна уу? Эсвэл манай хүүхэд туршилт хийж чадж байна уу гэдгийг багш өөрөө ажиллаж байна. Тэгээд нийт олон хүүхдүүд маань туршилт хийж чадахгүй бол бид нар туршилт хийх чадварыг дэмжих хичээлийг хийх. За тэгэхээр энэ шигшээ ер нь олон улсад хичээлийн судалгаагаар туршлага солилцох үйл ажиллагаа ер нь зохион байгуулагддаггүй. 2007 онд бол хичээлийн судалгааны олон улсын холбоо гэдэг байгууллага байгуулагдсан байдаг. Энэ байгууллагын удирдах зөвлөлт бол дэлхийн эртний сургуулиудын боловсрол судлаач эрдэмтэд байдаг. За ингээд 2007 оноос эхлэж энэ холбоо хичээлийн судалгааны олон улсын хурлыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Одоо тасралтгүй энэ жилийн үед бол одоо 13 дахь жилдээ хурал зохион байгуулагдаж явж байгаа. Энд Монголоос 2009 онд, 12 онд, 13 онд, мөн 2018-19 онуудад одоо ихтэй сургуулийн багш нар, мөн дунд сургуулийн багш нар оролцсон байдаг. За тэгээд би бол 2009 он биш 2012 он, мөн 13 он, 18 мөн онуудад боллоо. Нэг бичлэг өөрөө оролцсон. 19 онд бол ихтгэлийн постэр байдлаар танилцуулсан байдаг. Тэгээд энэ хуралд 18 онд Бээжинд болсон энэ хуралд бол нийтдээ дэлхийн 10-аад орны боловсрол судлаачид эрдэмтэд EBS-ийн багш нарын төлөөлөл бол оролцсон том хэмжээний хурлыг бол зохион байгуулж ирсэн. За тэгээ энэ хурлаас харахад одоо яг энэ хуралд өөрөө ингээд бот дээр очиж суугаад бол энэ шууд одоо өөрөө ингээд мэргэжлээ дэвшлүүлэх гэдлээ. Тэндээс маш их олон зүйлийг бол сурч авсан. Жишээ нь 18 оны хурлын одоо үндсэн ихтгэл дээр боловсрол судлалын судалгааны эрсдэл гэж юу юм бэ гэдэг чиглэлээр бол ихтгэл тавигдчихсэн. Ингээ энэ бол маш сонирхолтой бас сэдв байсан. За мөн энэ хурлын төгсөлт одоо тухайн улс орнд хийгдэж байгаа хичээлийн судалгааг бид нэр очиж ажиглах юм боломжтой. Тэгээ сургуулиудаар туршлаад хичээлийн судалгааг бол ажиглаж ирсэн. Тэгэхээр энэ эдгээр одоо баримтаас харахад бол хичээлийн судалгаа бол дэлхийн маш олон орнд түгэн дэлгэрээ үүнийг боловсрол судлаачид тий өөрсдөө ингээд судалгааны арга гэдгийг хүлээн зөвшөөрөөд ингээд судалгаа хийж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр хичээлийн судалгаа нь бол өөрөө судалгааны бас нэг арга төрөл бол хамаардаг. Тэгэхээр 13 жилийн хугацаанд зохион байгуулагдсан. Тэгэхээр 110 орн гэхэр чинь бас нэлээд том уулзалт болдог байна шүү дээ. Тийм маш том уулзалт болдог. Энэ тавьж байгаа ихтгэл бол 4 төрөлтэй байдаг. Хуралд оролцож байгаа бүх хүмүүст
илтгэл тавих нэг төвшин энийг бол одоо үндсэн илтгэл гэж бодвол нэрлэдэг одоо дараа нь хэлцүүлэлт илтгэл гэж байна. За энэ маань бол яг тодорхой асуудлыг шийдвэрлсэн том хэмжээний туршлага үр дүнгээ судалгааны ажлуудаа танилцуулдаг. Үүний дараа амаа илтгэл гэсэн төгөл байна. Энэ 10-аас 15 минут илтгээд ярилцлага хийдэг. Тэгээ асуулт хариулт явуулдаг. Мөн ханы илтгэл гэсэн юм төгөл байдаг. Тэгэхээр нөгөө судалсан асуудал судалгааны цар хүрээсээ хамааран ямар хэлбэр тавигдсан нь бол шийдэгддэг. Ер нь үндсэн хэлбэр тавих илтгэгчдийг бол хичээлийн судалгаагаар хийсэн туршлага судалгааны ажил дээрээс нь хамааран урьдчилан сонгогдсон байдаг. Нэлээд том хэмжээний хурал бол явагддаг. Энэ бол яг улс болгон өөрөө өөрсдийнхөө туршлагыг танилцуулаад судлаачид маань хоорондоо ярилцаад суралцах үйл ажиллагаа явуулахаар өрнөц сонирхолтой хурал болдог. Гоё урлалдаг. Нэ. Тэгэхээр Монгол улсад хичээлийн судалгаа ер нь яг зэнээс эхэлж хийгдэж эхэлсэн болов. Анх боловсрол соёлын шинжилгээ спортын яам JICA олон улсын байгууллага хамтран 2006 оноос төсөл хэрэгжүүлсэн байдаг. Ингээд энэ 3 жилийн хугацаанд хэрэгжсэн нэгдүгээр шатны төслийн хүрээнд Завхан аймаг, Улаанбаатар хотын 45 дугаар сургууль, мөн 97 дахиад Сэлэнг аймаг зэрэг аймагуудыг ингээд загвар аймагуудаар сонгож аваад хичээлийн судалгааг бол хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За тэгээ энэ төслийн хүрээнд бол маш олон зөвлөх багш нар хурж ирж байна. Одоо Монгол багш нарын хичээл сууж зөвлөгөө өгч явснаар анх Монгол хичээлийн судалгаа нэвтэрсэн. Жишээ нь баг дээр бол математик, хүн байгалийн хичээл дээр баг ажиллаж байсан. Хим, физик, дундын математик зэрэг ингээд нэлээд хэдэн судалгын дээр бол хичээлийн судалгааны үндэсний түвшнийг баг ажиллаад шинэ арга зүй боловсруулад үнийгээ туршаад үүгээрээ бол багш нарт зориулсан багшлахуун арга зүйн гэсэн модулуудыг гаргасан. Энэ номнууд Монголд одоо сургуулийн номын сонгуудад бол байдаг. Хичээлийн судалгаанаар одоо суралцж байгаа хүмүүст одоо хандаж хэлэхэд багшлахуун арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх төслийн одоо маш олон модуль байгаа. Эдгээр нэг болон 2 дугаар шатны модулуудыг одоо авч уншиж өөрийнхөө ажилд хэрэгжүүлэх маш олон гой санаа энэ модулууд болсон байгаа. За энэ өгчтэй баярлалаа. За тэгээд энэ өгшөөсөө шинээр төгсөж ирж байгаа залуу багш болон эхний 5 жилдээ ажиллаж байгаа багш нартай бас хим хичээлийг хэрхэн заах вэ талаар зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. За тэгэхээр ер нь яг өөрийнхөө анх багшуулж байсан үеийг дурсмаар санагчлаа. За тэгээд анх 2007 онд багшуулаад яг ингээл ажлын байран дээр очиход нэг хичээлийн хөтөлбөр, бүлэг сэдвийн хөтөлбөр, жилийн хөтөлбөр гэдэг нэг олон хөтөлбөр хийхээ болсон. Тухайн үед нэг хичээлийн хөтөлбөр хийх талаар бол их сургуулиас харьцангуй сурцсан байлсан бол харьцангуй гайгүй байсан бэрхшээл нь. Гэтэл яг жилийн хөтөлбөр гэж юу хэлтий, энийг яаж боловсруулдгийг, бүлэг сэдвийн хөтөлбөр нь юугаараа ялгаатай юм те. Энэ яг юу юм бол гэдэг юм бэрхшээлүүд надад бол үүсчихсэн. Тэгэл ингээл одоо хүнээс багш нараасаа бол би одоо батхад асуугаагүй юм билээ. Тэгээ хүний хийсэн жилийн хөтөлбөрийг харж агаад сурагчийнхээ гарчгийг гаргаж тавьж байгаа. Бүтэн жилд юу заах вэ гэдгээ ингээд 7 хоногтой хуваагаад сурагчийн гарчгийг тавьж болох жилийн хөтөлбөрийг авах хийжсэн. Тэгэхээр одоо багш болох ч байгаа л туршлага маань тэр байсан. Тэгээд нөгөө яг ингээд анх багш болоход их сургуулиас бол бүгдийг мэдээд гарсан юм шиг санагддаг ч хэдий ч яг ажлын байран дээр очиход энэ нь ямар онцлогтой үүнийг яаж хийдэг тухай ойлголт бол хүмүүс хоолой дээр нь одоо ингээд тулхдаг те. Тулсан бэрхшээл болж гарч ирдэг. Тэгэхээр одоо энэ үднээс хараад хэлэх юм бол анхны жилдээ багшлаж байгаа багш нарт хандаж хэлэхэд эхлээд одоо сургалтын хөтөлбөр гэдэг ингээд том ном байгаа. Энэ номон дотор байгаа агуулга маань яаж өргөсөж хүнсэрж байгаа гэдгийг хамгийн эхлээд гаргаж хэрэгтэй. За бүр детальчлаад ярих юм бол атом гэдэг сэдв байна. За энэ сэдвийг одоо магадгүй
7 дугаар ангид, 8 дугаар ангид, 9 дугаар ангид, 10 дугаар ангид, 11 дугаар ангид хийм үздэг гэж бод. Тэгвэл эхлээд эхний баганд хийм дээр гарч ирж байгаа сэдвүүдээ зооч. Тэгээд 6, 7, 8, 9, 10 дугаар ангид энэ сэдв маань яаж үүсэх вэ гэдэг зураглалаа энэ хөтөлбөрөөс гаргаж ирэх хэрэгтэй. Ингэхдээ мэдлэг нь яаж үүсэж байгаа. Чадвар нь яаж гүнзгийж байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Жишээ нь атомын бүтцийг зурах гэжээвэл хүүхэд атомын бүтцийг зурна гэдэг маань яатсан байвал энийг би зурсан гэж үзэх юм. Гэтэл магадгүй одоо 9 дугаар ангитай атомын бүтцийн талаарх одоо нэгдсэн түүхүүдийг харьцуулан судлаад түүний одоо ялгаатай талыг харьцуулж гэж байж болох юм. Тэгвэл харьцуулна гэхээр ямар болох вэ? Тэгэхээр тодорхойлох, тайлбарлах, харьцуулах гэдэг үйл болгон маань өөрөө тухайн хүний хувьд өөр чадвар юм. Тэгэхээр эхлээд та хэдгээр ангид химийн хичээл, хэдгээр ангид физикийн хичээл заахаас үл хамааран яг физикийн хичээл 6-аас ахуулаад 12 хүртлээр яаж мэдлэг чадвар нь өрсөж байгаа бэ гэдгийг том зургаал хийх хэрэгтэй. Магадгүй таны ажиллаж байгаа сургуульд ийм том зураг агуулгын матриц үүссэн байж болох юм. Хэрвээ агуулгын матриц үүссэн байх юм бол тэр матрицаас нь та юуг заах вэ гэдгийг детальчилж харах хэрэгтэй. Тэгэхээр агуулгын заламж холбоог гаргаснаар би яг юуг заах вэ гэдэгт нь илүү тодорхой болно. Ийм учраас эхлээд энэ ажлыг бол хийгээсэй гэж би бодож байна. За үүнийхээ дараа одоо жилийн хөтөлбөр боловсруулж эхэлнэ. Гэхдээ жилийн ч байсан, нэгжийн ч байсан, ээлж төчлийн хөтөлбөрч байсан гэсэн яг үүнийг мэдэхгүй юм бэрхшээл тулгарх юм бол ахмад багш нараас тухайн сургуульд нэлээд хэдэн жил ажилласан багш нараас хамгийн түрүүнд ойлгохгүй байгаагаа хэлээд тусламж авах. Ингээд тусламж авсан ч гэсэн та ойлгохгүй байвал одоо манай хүмүүс ингэж боддог шүү дээ. Нэг удаа асуусан чинь болцсон. Үгүй байхгүй юу. Тэрийг асуухгүйгээр өөрөө ингээд учрыг олох гэж зүтгэхэд хэдий хийх хугацаа зарцуулах уу? Тэр таны одоо ингээд яг тэр настааж байсан 5 жил ажилласан, 10 жил ажилласан бүх багш нар чинь анхны жилийн бүх бэрхшээлийг даваад өнгөрцөн. Тэр хүмүүсээс та тусламж хүсэх юм бол тэр хүмүүс гэсэн танд яхаа идэвхтэйгээр уйггүйгээр зөвлөж туслана. Тэгэхээр асуухаасаа хизээж битгий айгаараа сургалтын менежерээсээ тэгээд асуух боломжтой үедээ тэр хүмүүсээсээ яхаа асуугаад суралцаад даван тулах хугацаа ингээд богиносгох хэрэгтэй шүү. За энэ нэг шүгш маань багшийн мэргэжилтэд дэвшлүүлэх институтад 8 жил химийн багшийн хөгжил хэрэгцээ гаргаж авчаар ажилласан тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд ажиллах хугацаанд юу танд дурсгалтай зүйл, дурсгалтай мөч юу байсан бэ? Талаасаас болцооч ээ. За анх 2013 оны 2 сард би энэ байгууллагад зочоор орсон. За 12 оны 11 сард Сөглөгмөө захиралтай ажлын ярилцлаганд орж ирлээ. Сарын дараа төрнө гэсэн тоогоо шиг том гэдэгтэй ажлын ярилцлаганд ороод тэгээ Сөглөгмөө захирал намайг чихэсэр хэлгээд хурдан төрчөд ажилдаа ороорой гэж хэлж ирсэн. Тэгээд болол одоо 12 сард төрчөөд 2013 оны 2 сард энэ ажилд би бол яг аль биесээр аргацуучаар ажиллаж эхэлсэн байдаг. Тэгээд миний хувьд бол энэ ажлын байранд ажиллахдаа бол маш олон зүйлийг сурч мэдсэн. Нөгөө талаас ингээд цааш шинэ байгуулагдж байгаа байгууллагад шинэ албан тушаалд очсон маань бас бол сонирхолтой, дурсгалтай байсан. За одоо эргээд бодоход анхны жилийн багшид яг ямар бэрхшээл учирдгүй. Яг надад анхны жилдээ багшийн багш хийхэд бол маш олон бэрхшээл тулгарсан. За тэгээ энэ бэрхшээлүүдээс нэгийг одоо дурсаад ярих юм бол үндсэн сургалтын хөтөлбөрөө хий гэдэг анхны ажил маань орж ирээд хөтөлбөр хийх болсон чинь би хаанаас юу хийх вэ огт мэдэхгүй
дөнгөж ингээд дунд сургуулийн хиймэл зааж байсан ажлын одоо нэг 5-6 жилийн туршлагатай залуухан багшд тий багшд ингээд багшд ямар бэрхшээл тулгарч би ойлгоод мэдрээд хөтөлбөр хийн гэдэг бол бас нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээд ингээд манай химийн баг одоо Баярмаа багш, Нокоин цэцэг багш, Нямгэрл багш маань бол тухайн үед надад маш их тусалд юмсан. Би багш нараасаа багшаа одоо ингээд химийн мэргэжил дэш үндэсний сургалтын хөтөлбөр хийх гэж байна. Яаж хийвэл болох вэ гэдэг ингээд зөвлөгөө авсан. Ингээд манай багш нар эхлээд хөтөлбөрөө таниулах хэрэгтэй багш нартаа. За үүний дараа сурагчийн шийдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч ирж байгаа сурагчдын мэргэжлийн арга зүй дидактор шийдлийг танилцуулаад үүний дараа арга зүй тэгээд үнэлгээ гэсэн байдлаар ерөнхий хөтөлбөрөөр төлөвлөх юм гэх байдлаар бол анх эхэлж байсан. Тэгээд эдгээр сайхан багш нарынхаа одоо хамтарч ажиллаад одоо химийн багшийн мэргэжил дэш үндэсний сургалтыг сурвалж багшаар ажилладаг багш нарын маань багийг бид нэр ингээ хамт бүрдүүлээд бид нар хамтдаа энэ 8 жилийн хугацаанд багшийн мэргэжил дэш үндэсний сургалтын хөтөлбөрийг багаараа боловсруулж хийж ажиллаж ирсэн. Инглисний эцэст бол одоо манай одоо мэргэжил дэш сургалтын хөтөлбөр бол яг химийн багшийн одоо тодорхой хэмжээнд хэрэглэх хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр болж тухайн багшийн одоо гарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх түвшинд бол хөгжиж байгаа гэж бол одоо би харж байна. Тэгээд ер нь одоо энэ манай химийн баг бол маш сайн багаараа бүх түвшний ажилд оролцдог учраас хөндлөн болон босоо одоо ингээд заламж холбоо сайтаар бид нар ажиллаж ирсэн. Эргээд бодоход одоо анх энэ байгууллагад ороод хүүхдээр ярих юм бол одоо мөлхөж эхэлж ирсэн аа тий явж эхэлдэг шиг ингэж байгууллагатай хамт зэрэгцээд бид нар бол хөгжиж ирсэн байна. Ингээд энэ байгууллагаас бол би багшийн багш гэж ямар байх ёстой, багшийн багш байхын тулд багшиж өсөж байгаа бэрхшээлийг тий яаж тодорхойлох вэ? Багшийн багш байхын тулд би өөрөө ямар үлгэр дуурайл багш нарт харуулах ёстой вэ тий? Яг ингээд химийн боловсролын хувьд тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн хараад тий багаараа бид яаж хамтарч ажиллах вэ гэдэг маш олон шин чадваруудыг бол суралцсан байдаг. Манай байгууллага бол надад одоо үнэхээр арга зүй чанар байх ёстой гэдэг заасан, намайг хөгжүүлсэн, сургасан, ингээд хамтаараа тэр бүх учирч байсан бэрхшээлийг даван туулж ирсэн залуу юм сайхан хамт олон байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Ингээд цаашдаа багшийн мэргэжил дэвшил институтын бүх арга зүйчтэй хамт олондоо тий ажлын өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За энэ шигчтэй баярлалаа. Тэгээд миний урилгыг хүлээж авч надтай богино хугацаанд ч гэсэн ярилцсан. Тэнд баярлалаа. Таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.